Шалом. Шалом шинэ өглөөний мэнд хүргэе. За 10 сарын 16-ны өдрийн чимээг үцгээ эхлэе. Хамтдаа залбирая. Эцэг минь танд баярлалаа. Энэ шинэ өглөөний төлөө талархаж байна. Тэгээд энэ өглөө бид хамтдаа эсний өмнө ирээд суугаад эсний үгийг барин залбирч байна. Ариун сүнс бидэнд туслаарай. Ариун сүнс биднийг удирдаарай. Эсний үеийн гайхалтай хүч чадал бидний амьдрал дээр үргэлж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж ахаар та биднийг удирдаарай. Өнөөдрийн үгийг та бидний зүрхэнд суулгаж өгөөч. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар 2 дугаар шастрын номын 26-гийн 26-гийн 1-ээс 23-ыг уншнаа. 26-гийн 1-ээс 23. За хамтдаа уншъя. 26-гийн Бүнгэн шүтэр өглөөний мэнд, юна өглөөний мэнд. За 26-гийн 1-ээс 23 нэлээ урт хэсэг байгаа. За би уншлаа. Их удаагийн ард олон бүгдээр 16 настай Үзия гэцэг Амацея хүүгийнх нь оронд хаан орсуулгав. Амацея хүү хааныг нойрсож эцэг өгөөдтэйг нийсний дараа Үзия хаан Эйлад хотыг сэргэн босгож Ихудад буцааж нэгтгэв. Хаан болохдоо Үзия 16 настай байсан бөгөөд Иерусалимд 52 жил хаанчилжээ. Түүний эхийг Лиак ба Иерусалимаас гаралтай байв. Тэрээр эцэг Амацея хүүгийнхээ бүхий л үйл хэргийг даж Явгийн нэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж байв. Тэрээр Бурханаас имэхийг зааж сургасан учраас Захариагийн үед Бурханыг эрэлхийлж ийхүү Явыг эрэлхийлэхийн хэрээр Бурхан түүний үлсийг бүтэмжтэй болгож Үзия Плишит шүд рүү дайлаар одож довтлон ороод Гад, Ивнэ, Аштодын хан хэргүүдийг нурав. Тэгээд хот тосхтыг Аштод болон Плишитчүүдийн дунд барьж байгууллаа. Бурхан түүнд Плишит, Мэвнчид хийгээд гүр балд аж төрж исэн арабуудын эсрэг тулалдахад нь туслав. Түүнчлэн Аммончд Үзиад алб гучир хүчлээ. Тийхүү тэрээр дээшлийн дэвжиж хүчрхэгдсэн тул түүний нэр алдар Египтийн хил хазар хүртэл түгэнд тархжээ. Үүнээс гадна Үзия Иерусалимд булангийн гулдан хаалга, хөндийн гулдан хаалга, булангийн тулгуур дээр цамхгуудыг барьж бэхлэлт хийв. Тэрчлэн Ихудагийн тэгш өндөрлөг Шифала хоёрын аль алинд нь хэмжээний мал сүрхтэй байсан тул тэдгээр цөл газарч цамхгуудыг босгож усны нөөцлөр олныг ухжээ. Үзия бас газар тариалан эрхлэх дуртай байсан болохоор уулархаг нутаг үржил шимтэй газруудад тариаланчууд усан үзэмжтийг суулгав. Үүнээс гадна Үзия дайн тулаанд бэлтгэгдсэн цэрэг дайчтай байсан бөгөөд Элгүүш Масэ яхуу төшмөл хоёрын явуулсан тоолохын дагуу анги нэгтгэлээр хааны жанжтын нэг ханааны хүүгийн удирдлах дор байлдаанд ордог байв. Өвгийн бүлийн тэргүүн эрхлэх дайчин ирсэн тоо нийтдээ 2600 байв. Тэдний удирдлагаар 307,500 хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг их зэрэг байлаа. Дайсантайгаа тулалдахад тэд хаанд гол түшинд болдог. Үзия бүх зэрэгтэй зориулан бамба, жад, дуулах, хуйг, нумсам, чулуу дүүгэрдэх дүүгэрүүдийг бэлтгэж гिचээ. Тэрээр ур ухаанд хүмүүсийн бүтээсэн сум болон том чулуу харвах, төхөөрөмжийг Иерусалимд самхахгүй дээр мөн бэхлэлтийн булангууд дээр байрлуулав. Түүнчлэн Үзия гайхалтай тус дэмжлэг авч хүчрхэг болсон тул алдар нэр нь алсад төгжээ. Гэвч Үзия хүч чадалтай эрдэн зүрхэн омгшиж сүртлээ гажууд. Тэрээр Бурхан Явыг төрсөлж утлахын ширээний удлага өгүүлэхээр Явигийн өргөөнд оржээ. Тэгтэл тахилч Азария хүү Явигийн зоригт 80 тахилчийн хамт Үзия хааны араас оров. Түүнийг эсэргүүцэн Үзия Явид утлаг ууглах нь таны хэрэг биш. Харин утлаг ууглахаар ариусгагдсан тусгаарлагдсан Ахароны удмын тахилчдын үүрэг та тэрс зүйл хийсэн учраас ариун газараас гарах тун Бурхан Явигаас танд хүндлэл олохгүй гэв. Харин Үзия
тэдний өөдөөс уурсан хэлгэнлээ. Тэрээр утлага үгэлэхээр гартаа утлагын сав барьчихсан тийхүү тахилчдад уурсан хэлгэнэж байх зур духан дээр нь арсны өвчин гарчээ. Энэ ядал Явагийн өргөнд утлагын ширээний хажууд тахилчдын өмнө болсон билээ. Тэргүүн тахилч Азария хүү болон бусад тахилчид бүгд түүн рүү хартал духан дээр нь арсны халдварт өвчин гарсан байлаа. Тиймээс тэд түүнийг тэндээс гаргах гэж яарвчлан Яваа энхүү өөрийг нэрвсэн тул Узия өөрөөс бас гарах гэж яарч Тэвтэв ингээд Узийн хаан нас эцлэг хүртлээ арсны халдварт өвчтэй байв. Тиймээс тусдаа байранд амьдардаг байлаа. Түүнийг Явагийн өргөнөөс хоригнолон тусгаарлжээ. Хан хүү Йота маань хааны гэр хотлыг захиран нутгийн ард түмнээ засаглаж байв. Узигийн бусад үйл хэргийг эхнээс нэцэс хүртэл Амоцын хүү иш үзүүлэгч Ишая бичиж тэмдэглэсэн байдаг. Узия нойрсож эцэг хөвгтэйг нийлсэн түүнийг арсны халдварт өвчтэй байсан гэд хаадад харьяалагдах хөдөө газрын булшинд оршуулв. Тэгээд хүү Йота маань хаан ор залгажээ. Амен. Амен. За би өчигдөр халтаа гэсэн бай. Хийсэн байлээ. Яасан гэсэн чинь нөгөө би өчигдөр өглөө 4 цагт болсон байхгүй. 4 цагт басаад орсны буудлын руу хүн явуулаад тэгээд нөгөө унтчихаар бүр унтчих гад хичээлтэй байсан болохоор унтаагүй баахан ном уншил хэрэндээ л өгн юм уншаад би л уншаал тэгсэн тэг хүн нөгөө нойр муу байхтай ямар нойр муу байхаар яг нөгөө өглөө 4 цаг гэдэг чи хүний унтчих хэвээр цаг штэ тий. Тэгээд би өчигдөр Амацгийн тухай ярихдаа Амасгийн тухай ярихдаа үсэг хольж ярьсан мэс. Тэгээд чимээгөө цагаа дуусгачаад хичээлдээ ингээд явсан чи кентхэн биш одоо өнөөдөр юу яриад Амазыг уймуу өвчтөн ингээд ярьж байгаа арсны өвчтөн гэд ярьж байгаа өөсөө яштай гэдэг ингээд тэгж бодгцсан. За би өчигдөр 2 алдаа хийсэн. Нэгдүгээр тэр байлаа. Тэгээд өчигдөрийн чимээгөө цаг дээр холсон байлээ шүү. Нэгдүгээр. Тэгээд хоёрдугаарт яасан гэсэн чинь аягүй сонирхолтой. Өчигдөр бид нэр банаа нөгөө нэтгэх уулзчаад хоол идчихэд тэгин гутлаа кафе руу явна гэд. Тэгээ надад хэлсэн байхгүй. Та пастрыг дагаад яваараа гэж хэлсэн байхгүй юу? Ялцаа гэл. Би яг нэг зөксөллөөс гарах одоо нэг ийм зөксөлийн яг аман дээр нь би зөксөжсэн байхгүй юу? Тэгэл би зөв дотроо нэг юм жижиг цагаан машинтай гэл ботцсон. Гэсэн чи яг хажуугаар ингээл жижиг цагаан машин гарахаар би ардаас нь дагаа явчихгүй юу? Ардаас нь дагаад айгүй мэндэг явбал сайхан ардаас нь сте яг алдахгүй таксаар явсан чи нөгөө чинь бүр ингээд апартмент руу ордгийн би бүр гахад яг апартмент орж бид нар кафе явж байгаа байхгүй юу? Кафе явах гээд тэгэн готлоо би үгийчээгээ тийш ордвол ийш орох эсгүй штэ гин готлоо би буцаад яг үүдэн дээрс нэргсэн чи над руу уцтж байгаа байхгүй манайх уцтаад хүй хаашаа явж байгаа гэхээр би Гэхдээ харин тийм би нэг хүн дагсан чинь энэ өөр тийшээ дагаад бүр апарт руу орчлоо штэ гэдгсэн чинь буцаад хүрээд ирээ. Тэгээд хамгийн нийтэд буцаад явж байгаа байхгүй юу? Хоол ийцэн газар л буцаад явж байхдаа манай одоо пасторууд бүгдээр ингээд машинтайгаа дараалал явсан байгаа. Тэгээ нэг пастор яг хуучин тэр байсан бидний хөдөлсөн газар дээр нэг пастор үлдсэн. Тэр пастор намайг хүлээгээд бусд ингээд хажуугаар явахдаа бүгдээр гахаад тэр нөгөө үлдсэн пастор намайг энэ түрээд тэгээд хамт явъя гэдгсэн. Бусад пасторууд нь бүгдээр ингээд намайг хараа гайхсан гэдэг бүр даллалж малсан чи тэрэгч би хараагүй заа. Бүгдээр хүй баярмастер бүр бидний эсрэг зүг рүү явчлаа. Яаж юм бол хагаа хийгээгүй юм бата яасан юм бол ягаад эсрэг зүг рүү явчих гээд ингээд ярьсаар гад нөгөөдөл чи миний хажуугаар далдаач нэмэргүй бүр нэгэн сигналцсан гэж. Тэрэгч би хараагүй заа. Тэрэгч хараагүй яваад гцсан. Тэгээ буцаад нөгөө газараа очоод нөгөөдөл намайг хүлээжсэн үнийг дагаад явж байгаа байхгүй. Тэгээ би юу гэж бодсон гэхээр хин нэгэн хүнийг буруу дагах бид нар одоо сайн нөгөө буруу нөхөрлийн тухай үтсэн штэ. Хин нэгэн хүнийг буруу дагах ямар хор хохирлтой юм бэ гэдгийг тийм үү. Тэгээд өөрөө ингээ би мэдж байгаа энэ машиныг би даах ёстой гэд би дагцсан. Зүгээр л энэ машин штэ. Гэтэл дараа нь яг миний намайг нөгөө дагаараа гэж хэлсэн пастрын машиныг харсан чинь тээс өөр машин байгаа хгүй. Би жижиг цагаан машин гэл өөрөө зүгээр тэгэл бодцсон. Тэгэл дагцсан. Тэгсэн чинь нөө чин жижиг цагаан машин биш аа л өөр машин. Том сар машин байгаа хгүй юу. Тэгээ би бүр гахаад ямар сан гэхээр тэгээд дараа нь би яг болчихсон. Тэгээ би тийм паструудтай ярьсан байхгүй. Би өнөөдөр айгүй чухал сургамжийг авлаа.
би өөрөө мэдээд тий сонголтыг одоо тий би өөрийгөө зөв шийдвэр гаргачлаа гэж одоо зөв шийдвэр гаргаад гээд хий нэгэн хүнийг даглаа гэж дагаа явж байгаа. Тэр хүн буруу газар руу явхад би ингээд дагаад ардаас нь буруу зүйлрүү биес орж байгааг харж байна. Тэгээд дээр нь хамгийн гол нь бас нэг инээдтэй нь юу гэхээр надад урсгал сэрээд манайхан яваад над руу дааллаа сигналдаа тэгээд ахт би хараагүй байхгүй. Тэгэхээр яг нөгөө амьдрал дээр ч гэсэн ийм зүйл болдог те. Тэгээд би өчигдөр энэ надад аюул чухал ийм сургамж ялаа. Тэгээд би энийг бас хүмүүстэй хуваалцах хэрэгтэй юм байна. Яг л бид нар ойрсоо буруу гэрлэлтийн тухай буруу гэрлэлтээс гадна буруу юуны тухай үзэж байгаа шүү дээ. Буруу нөхөрлөл те. Муу нөхөрлөө сайн зуршлыг хэвтнэ гэд. За тэгэхээр эхлээд бид нар буруу юмыг дагдаг. Бурууг дагтаа бид нар өстой юм уу гээл те дагчдаг. А миний бодлоор зөв энэ зөв гэл өөрийнхөө бодолтой итгэцэн. Дагсан чи буруу явцсан мэс. Тэгээ буруу явангуутлаа буруу явж явах үед хүмүүс хэлдэг хүүе чи буруу яваад байна. Наад замаараа бити яваад байна. Нааша хүрээд ирээ гэхэд тэрийг тоодгүй, сонсдгүй, ойлгохдгүй тэгээд бүх зүйлийг одоо маш их цаг хугацаа юг алдаад буцаад дахиж эхлэх хэрэгтэй болдог. Тэгээд нөгөө намайг тэгээд буцаад тэр хоол хийсэн газартаа очоод нөгөө пастортойгоо уулзаад буцаад ирэхэд манай хэд бүгд ирдсэн хүлээгээд сууж байгаа байхгүй. Нэг тэр хүмүүсийн цагийг алдчих авчиж байгаа юм тий. Хоёрт тэгээд би өөрөө бас ингээл тэр хорд чинь бүр ингээл хүүшээ юу вэ гэл дахин наас цаашаа яваал ингээл бөө юм болчихж байгаа байхгүй. Тэгээд би энэ айгуу чухал тий. Тэгээд би нөгөө нэг өчигдөр очисон чи манайхан нэг нүдмэд чи яасан юу байгаа гэдгсэн байхгүй юм. Ядруу ингээд би өглөө 4 цаг гэхэд босчоо тэр чигээрээ явж байгаа юм а 3:50 тусаад хүн 4 цагт хүн гаргаж чичээ. Тэгээ одоо би ингээд эртгэн шиг явахгүй яг нэг үдээс биш би нэг хэдэн минут унтдаг тэр цаг маань таарна. Тэгээд дээр нь хүүхдээ авах цагаас соцорч ингээд тэгээ би эрт гарах хэрэгтэй гэд ярьжсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай пастор намайг нөгөө тэгээд төөрч бутлаа ингэж байгааг харангуутлаа инээлдэ тэгж байгаа байхгүй юу. Ер нь хүн нойр алдах юм муу байдгаа ингээд нөгөө тэндээс би яг ойлгосон баг. Хүн нойр алдахаар ингээд нөгөө дүгнэх чадвар яах те ингээд нөгөө бодол сэтгэгийг дүгнэх чадвараад алдагдчихж байгааг өчигдөр би хоёр зүйл дээр харсан байхгүй те. Нэг нь юу вэ гэхээр өчигдөр өглөө би Амеса хааны тухай ярихдаа Амеса хааны тухай өнөөдрийн Үсийн хаантай хольж ярьсан байсан. Хоёрт би өчигдөр тийм юу. Тэгээ тэр надаа ингээ ирж явах төрөл айгу бодогдсон байхгүй. Ямар олон хүмүүстэй би өөрийгөө зөв гэж бодоод буруу замаар яваад тэгээ буруу замаар явахдаа тэгээ эзнийг дах ёстой л өөр энэ дэлхийн зүйлийг дагаад явчаад алдаад хохироод тэгээд хүмүүс хүүе чи наашраа чи хүүе чи хаашаа яваад байгаа бэ гэж даллаа дохиод ахад хүртэл тэрийг тоодгүй анзаардгүй бусдын үгийг авдаггүй тэгж явж байгаа бүх зүйлийг дахиж шинээр эхэлдэг. Тэр хооронд одоо сэтгэл санаа цаг хугацаа эд хөрөн маш их зүйлийг алдсан байдгаа гэж өчигдөр надад тэгж бодгцсан айгуу гоё. Тэгээд ингээд хичээлээ тарчаад ирж явахдаа юу гэж бодогдсон гэхээр ингээд өдөр тутмын амьдралын маань олон үйл хэрэг дотор бурхан ингээд үгээ хэлдэг те ингээд янз бүрийн зүйлээр үгийг хэлдэг юу яадаг энэ зүйлүүд байдаг. Айгуу чухлаа энэ айгуу чухал те ийм байна. Тэгээд өчигдөр би тийм хоёр зүйлийг амьдралдаа сурж авсан. За өнөөдрийн бидний унсан хэсэг дээр болохоор Үсийн хаан гарч байгаа. Үсийн хааны амжилт бүтлгүүтэл гарч байгаа. Яг адилхан. Бурхныг дагах үедээ хүмүүс амжилттай байдаг. Бурхнаас холдохороо бүтлгүүтэлд ордог. Үсийн хаан Ихад болох Йоаш Амазын нарын адил бурхан дуулууртай байсан боловч сүүлдээ бардам зам нүгэлт үүлээсээ болоод бурхны шийтгэлийг хүртв. Үсийн хаан 16 настай хаан болов. Нас балчиртал улс орноо бүрэн удирдах чадваргүй байсан гэсэн. Харин Үсийн иш үзүүлэгчдийн заавар зөвлөмжийн дагуу бурхнаас эмээн дэдэлж хүсэл тааллыг нэрэн бүхий л хүнд бэрхийг даван туулж бурхны бүх сайн сайхныг хүртэж тэрээр тулаан болгонд ялалт байгуулж газар нутг нь өргөчин тэлж мод газар тариал мал аж ахуйгаар эдийн засгийн хувьд баян болж хүчирхэг цэргийн айрамтай болов. Харин үүнээс хойш Үсийн хаан энэ бүх зүйл өөрийнх нь хүчээр бус бурхны нэгүслэр байсан гэдгийг умартан бардам загнаж хааны хийх ёсгүй тэрүүн тахилчин үүргийг хүртэл гүйцэтгэн өөрийгөө өргөмжлөх гэдгээ. Үүний дунд бурхны шийтгэлийг хүртэн өвчин тусаж төгсдөг. Даруугаар бурхан гэж хэмбэ. Даруугаар бурхны хүслийг хайж дагдаг хүн тусалж амжилттай байлгадаг бурхан. Одоогийн байдал хүнд хэцүү хүчнээс сул дорой байсан ч дутагдаж гачигдах тусам үгээс зуран бурхны хүслийг даах нь аюулаас гарах зөв зам мөн.
За надад өгч байгаа сургамж юу вэ? Бүх зүйл сайн сайхан байх үед даруугаар бурхнаа хүлээн зөвшөөрөх нь жинхэнэ итгэл юм аа. Сайн сайхан өдрүүд үргэлжлэх тусам бурхнаа дэглэн бусдын зөвлөмжөнд анхаарлаа хандуулъя. За бид нар харж байгаа тийм Үсээ хаан бол ер нь бид хаадыг харахад бурхны хүний үгийг, бурхны иш үзүүлэгчдийн үгийг дагах ямар чухал гэдгийг бид суралцж байна тийм үү? За өчигдрийн үйлч гэсэн яг нөгөө надад одоо яг манай ментор пасторыг байхгүйд манай нетворкийг өдөртөж байгаа пастор надад хэлсэн баггүй, залуу пастор байхгүй. Тэгэн готлаа та Игэн шин пасторыг дагаад яваарай гэхээр окей. Тэгэхдээ би хамгийн түрүүнд надад хийх ёстой одоо нөгөө манай удирдагчийн надад байнга зааж өгчээсэн зүйл байдаг. Тэр бид нар заадаг зүйл байдаг. Бид бүгдээ пастор те. Гэхдээ пастор маань юу ч хэлдэг хөө дагалдагч хүн заавал асуулт тавьчээ гэж хэлдэг байхгүй. Тэр үед би окей, шууд Игэн шин пасторыг дах юм бэ те. Игэн шин пасторын машин чи ямар өнгөтэй вүлээ? Номер нь юу вүлээ? Энийг хийх ёстой байсан байхгүй. Энийг хийх ёстой те. Энийг хийгээгүй. Би тийм хэрсүү байгаагүй те. За тэгэн готлаа. Би гэхдээ нөгөө сантын юу лээ нөгөө нэг юм юу тэл нөгөө хар машин нөгөө хар юугаар ингээ сантинтэй байсан байхгүй юу. Тэгээд яг хажуугаар ингээ машин хэрэгжиж яг л тэр гаражнаас хамгийн түрүүнд ингээл би аман дээр нь зөксөөл за одоо энэ хоньос пасторт гарч ирнэ гэдэг ингээ хүлээгээс байжаад хамгийн түрүүнд гарч ирсэн машиныг би жолоочийн гүйцэд сайн харахгүйгээр шууд алтаас нь дагаад явцсан байхгүй юу. За эндээс би асуулт асуух хэрэгтэй байсан тийм үү? За бурхны хүний үгийг те би дуулууртаа даахтаа би айгу зөв дагж яана уу юу гэдгийг би шалгах хэрэгтэй байсан тийм. Гэтэл тэгээгүй ийм зүйлүүд гарч байгаа. Тэгэхээр Үсэгийн хувьд бас яг ийм зүйл болсон. Тэр 16 настай хаан болоод тэгээд нөгөө эцэг Амасигийн хооронд хаан болсон тийм үү? За тэгээд тэр уг нь бол айгүй гоё Иерусалим 52 жил хаанчилсан байхгүй юу? 52 жил хаанчилсан. За тэгээд эзний эхлээдээс тий эцэг Амасигийн хийсэн бүгдийг дөрөө эзний мэлмий зөв зүйтэйг үйлдвэ гэсэн байна. За тэгээд эзнийг эрэлхийлэх тусам бурхан түүнийг амжилттай болгоо. За энэ маш чухал. Бид нар би бурхныг эрэлхийлсэн. За одоо би бурхны тахамтайгаа би бурхныг олцсон гэд зогсох биш. Бид өдөр тутам би өчигдөр ингээд хоёр зүйл дээр л жишээ ярих гэдэг юм тий. Хоёр зүйл дээр өдөр тутам байнгын тий би яг одоо зөв явж байна уу энийгээ бид нар ингэж өөрийгөө хянаж шалгаж чекж тэгж явах ёстой байтал тэгээгүй тийм үү. Тэгээд би яг хянаад өөрийгөө чеклээд за би зөв явж байна уу би яаж ийж гээд ингээд явах ёстой тэгээгүй. Өдөр тутам би өөрийнхөө хийж байгаа зүйлдээ тэ өдөр тутмынхаа амьдралын жижигхэн зүйл ч гэлтгүй бид нэр эзний хүслийг хэрэглэх нь маш чухал байгаа. Маш чухал. За тэгээд эзнийг хэрэглүүлж захтаа тэр юу яасан бах нь. Эзнийг эрэлхийлж байхдаа эзний мэлмий зөв зүйтэйг үйлдвэ. Тэгээд бурхнаас эмээгхийг сургаж ясан Захариагийн өдрүүдэд тэрээр бурхныг эрэлхийлсээр байв. Тэгээ тийм үү. За энэ иш үзүүлэгч Захариагийн үед тэрээр юу гэж бурхныг эрэлхийлсээр байсан гэж. За тэгэл тэр газар нутгуудыг эзэмсэн энэ олон зүйлүүд тээсэн тэгэл Иерусалимд уран тархичдын зохиосон ингээл дайдах хэрэгслүүдийг бий болгосон. За тэг хүчрхэг 16 дахь эшлэл дээр. За 15 дээр бүр ингэж гайхамшигт тусламжаар хүчрхэг болсны түүний нэр хол ойд алдарсан юм. За нэр нь алдаршиж эхэлнэ. За хүн болгон түүнийг мэддэг болсон. Энэ өнөөдөр одоо хүмүүс айгүй амархан зүйл шүү дээ. Одоо итгэгч хүмүүс ингээл ямар нэгэн зүйл болоход л дорхноо ингээл одоо Facebook дээр хүмүүсийн анхаарлыг татал алдарших айгүй амархан тийм үү? Сайнаар бол муугар нэр нь гарах айгүй амархан. За тэгээд гайхамшиг тусламжаар хүчрхэг болсон түүний нэр хол ойрд алдарсан гэжээ гэж. Гайхамшиг тусламжаар хүчрхэг болсон түүний нэр хол ойрд. За гэвч хүчрхэг болмоцоо түүний зэрэг сэтгэл ихэд бардан бол тэрээр завхарж өөрийн бурхан эзний эсрэг харшим хэв. Тэрээр утлагын тахлын ширээн дээр утлаг ууглахаар эзний сүмд орсон юм а гэж. За тэгэхээр эндээс бид нар аюул анхаарах хэрэгтэй. Тахилчин хийх ёстой, бурхны хийх ёстой ажлыг бурхны хүний хийх ёстой ажлыг та нар харж байна уу? Хаадууд тахилчин үүргийг булаагаад ирэхүүд энд өөрөөр хэлбэл
одоо нөгөө хүмүүсийн сүнсийг удирдах одоо шашинлаг байдлаар хүмүүсийг өөртөө бүх зүйлийг удирдах гэсэн энэ зүйл нь Бурхны эрх мэдэлд хандж байгаа зүйл байгаа. За бид нар хойд солонгосыг харах юм бол хойд солонгос яг ийм зүйл пасторуудыг алж устгасан, сүмүүдийг шатаасан, итгэгч нарыг барьж харж алж устгасан. Тэгэн гутлаа яг Библиэс авсан зүйлүүдийг одоо Библийн ишлүүдийг солиод тэрийг өөрийгөө шүтэх одоо сурталхуулга болгож хэрэгэлсэн байгаа. Тэгэл тэр дуулууртай байх байдлын тухай тий бурхан бол ер нь нөгөө хойд солонгос хүмүүс айгүй бидний хувьд итгэхэд айгүй хэцүү боловч ингээд орчин үед ирчээд нөгөө хойд солонгос ирсэн хүмүүс үнэхээр Кимрсэнийг нар гэж боддог байсан шүү дээ гэж хэлдэг байхгүй юу? Сонирн байх өстө бүр үнэхээр нар гэж боддог байсан ингэж хэлэх явдлууд гардаг. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс улс төрийн удирдагч нарын дотор хийдэг айгүй нэг зүйл нь хүмүүсийн шашин шүтлэг төлөөлж эхэлдэг. Та нар одоо шашин шүтлгээр дамжуулж хүмүүсийг те одоо өөр сүнслэг талбар дээр нь хүртэл удирдахыг хүсдэг. Энэ бол маш буруу зүйл. Тэгээд жишээл та нар одоо ингээ харах юм бол манайд бол одоо юм л нэг тахилмал өргөд байдаг адуу мал юу ялээ ягаад гэдэг тийм удирдагч байдаг. Энэ чинь юу гэхээр хүмүүсийг одоо сүнсийг удирдах гэдэг гэсэн үг байхгүй юм ба. За тэгвэл итгэгч хүмүүс яаж энэ одоо жишээлбэл үүсээ шиг гимиг яаж хийдэг вэ? Хүчрэг болгоцсон түүнээс зүрх сэтгэл ихэд бардам болж завхарч өөрийн бурхан эзний эсрэг харш юм хэв. Тэрээр утгын тахилын ширээндээ утлаг ууглахаар эзний сүмд орсон юм аа гэж. За тэгэхээр тахилчийн хийх ёстой зүйлийг урдуур нь орж хийх гэж байна тийм үү? Итгэгч нар энийг яаж хийдэг вэ гэвэл тэд өөрсдийнхөө одоо ялангуяа пастор удирдагчийн байр суурийг булаацалдж эхэлдэг. Өөрийнхөө үгийг те бусад одоо итгэгч нарт өөрийнхөө үгээр нөлөөлж эхэлдэг. Зарим хүмүүс бол одоо те пастортай дандаа барьцалдаж эхэлдэг. Өөрөө мэдхгүй үйлддэг ийм зүйлүүд байдаг. Жишээлбэл би бас яг нэг удаа нэг итгэгчтэй хэлчихсэн байхгүй. Тэгэхээр тэр маань санаж байгаа юм мэдэхгүй л юм та. Тэгээ айгүй жоохон зүйлээр өөрөө ингээд яагаад харагддаг байхгүй. Одоо би ингээд шинэ итгэгчтэй яриад ингээл те тэнд ингээл юм заагаал хэнд ингээл би яриад байгаа ярианыхаа цаана одоо би ингээл сайн мэдээ яриад ингээл хажуугаар орж ирээл ингээл миний ярьсан юмыг давтаж яриад хажуугаар орж ирээл тэгээ урд нь ингээд би зөндөө одоо тэр хүн бол зөндөө сонссон зүйлүүд байгаа шүү дээ. Тэгин гутлаа ингээд ерөөсөө намайг яриулахгүй ингээд яриадсан баг. Тэгэхээр би чи ярих юм уу би ярих юм уу гэдэг ингээд асуусан байхгүй. Тэгсэн чинь ингээд болчихж байгаа байхгүй. Тэгээд өөрөө мэдгүй тийм жоохон зүйл дээр яадаг те ялангуяа нөгөө ингээд удаан хамт ингээд яваад ирэхээр итгэгч нар юу гэж боддог вэхээр мэдээч хэрэг удаан хамт явахаар хүний сайн тал муу тал бүх зүйлийг олж хардаг тийм үү. Тэгин готлоо сайн талыг хараад тэрийг одоо те дагаад явахаас илүүгээр сул талыг хараад эхлэн гутлаа би ер нь бол адилхан би баг илүү гэд мэдээч хэрэг хүн хэцүү үедээ ч гэсэн өдөрдөгч хүн те Унах одоо би өнөөдөр ч гэсэн би энэ зүйлийг хийсэн те би өчигдөр 2 алдаа хийсэн ингээд алдаагаа ярьж те би ингээд алдаагаа ярин те ярин би ингээд буруу хийсэн байл ингэсэн байлаа би ингээд алдсан байлаа тэгсэн байлаа гэдэг ингээд би нэг мэдэхгүй байсан ч гэдэг юм те ингээд ярин гэтэл тэрийг болохоор энийг сул дороо те би баргийн хүнээс илүү мэдх юм байна гэсэн хандлагаар ч юм уу яа ингээд харьцах гэж эхэлдэг байхгүй. Гэхдээ түүний цаана юу гэдэг вөхөр энэ чуулган дотор байгаа те бурхнаас өгсөн тэр өдөртөгчийн эрх мэдэл рүү халтчихээн гэдэг ойлгохдоггүй байхгүй. Ойлгохдоггүй. Тэгээ юмнуудыг зарим тохиолдолд айгүй байдаг. За миний хувьд айгүй сэтгэл өвддөг нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр би хэд хэдэн газар тийм зүйлүүдийг анзаарсан. Тэгээд хэлжсэн тэр нь юу гэхээр одоо нөгөө өдөртөгч хүн зарц боол байх хэрэгтэй гэдэг утгаар нэг удаа би нэг цуглаан татсан чи айгүй мундаг сүнслэг өдөртөгч байдаг. Тэр цуглаан шинээр ингээд үйлчлэгээд очиж байгаа байхгүй. Тэгээд аяг тавг угаагаад ингээд тэгээ нөгөө хүмүүс ингээд суудсан тэгэл хоолундаа зөөлгүүлээл тэ пастрихны гэхнэр хоолундын зөөгөл аяг тавгийн угаагаад копигийн зөөгөл тэгэн гутал би хүй та нар болооч гэд би шууд хэлсэн байхгүй. Хүй та нар болооч гэд би одоо танад ингээд тэтгэгчлэлдээ ирсэн. Та нар ингээд ирэх тус ирэх бүрт ингээд тэ та нар ингээд байж ядгаа
Та нарыг ингээл хоолоо зөвлгөл урдаа тавиулаад цайгаа зөвлгөл урдаа тавиулаад хөөе та нар тэгвэл ингээ шинэ хүмүүнтэй чи хэн ажиллах юм. Тэгээ та нар энэ айгүй мундаг сүнслэг өдөрдөгч маш сайн залбирдаг маш сайн эзний үгийг заадаг ийм өдөрдөгч та нарт ирчээд байхад та нар тэр хүнийг хийх ёстой бэлэг авьяасахын дагуу хийх ёстой зүйлийг хийлгээч. Энэ хүн та нартай ярих цагаараа тэнд айгу угаагаа зогсож байвал та нар энэ хүнээс сурч авах ёстой зүйл авахгүй үлдэн ш. Та нар тэгж бодохгүй айх таггүй та нар өөрсдөө босоод хураагаад өөрсдөө угаа гэд ээлжлээд тэгсэн та нар өөрсдөө тэгээд та нар өдөртөгчөөс болоод өдөртөгч чинь шинэ хүнтэй яриад нэг хүнтэй ч гэсэн яриад ингээд нэг хүнийг ч гэсэн барьж басхаас нэг хүний төлөө залбирах нь чухал гэдгийг чухал эцтэй гэд би тэгсэн байхгүй тэгсэн чинь нөгөөдөл чи гинт хин гэдэг би та нар мэдж байгаа би танад одоо 3 дахь жилдээ ирж байна 3 дахь жилдээ ирэхэд та нар аяг тавгүй хүнээр хураалгал байжсэн өөрсдөө суугаал тэгэл тэнд л солонгос хүмүүс за одоо та нар энэ ширээлээс суучихын ширээг нь авчиж хэрэг өөр ширээл шилжээ сунгал нэг ширээг нь авчиж урд нь аягтай копиг нь авчиж тавьж хүй та нарын ямар цэцэрлэгийн хүмүүс одоо та нар нас бит хүрээч гэдэг. Тэгээд тэр тусмаа та нарт ийм сайн өдөртөгч ирж байгаа. Та нар энэ өдөртөгч хийх ёстой зүйлийг хийлгэж ягараа энэ өдөртөгч ингээд тэр галтгоноос өнөө би энд орж ирсэн цагаас хойш тэр өдөртөгч галтгоноос хоол хийлээ аягаллаа та нарт хуваарлаа одоо тэгээд өөрөө шалаа ийцсэн байхгүй тэнд ингээд аяг тавгүй байгаа згш та нар хийгээч гэд би тэгжсэн байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүмүүстэй сүнслэг өдөртөгчийн тэр байр суурийг хүндлэхгүй үнэлэхгүй байгаа байдал харагдчихсэн. Ийм зүйлээр итгэж нар алдаа хийдэг. За тэгвэл Усейхан ийм зүйлийг хийсэн. Тэр тахилчдын үүргийг яриад тахилч нарын хийх ёстой юу дагуу тахилын ширээнд утлах угуулгаар эсний сүмд орсон. За тэгээд тэгсэн чинь тахилчаараас Азариад түүний араас тахилч Азариа ороод түүнтэй хамт зоригт ирс болох эзний 80 тахилч орсон. За айгүй мундаг 80 тахилч иш орсон. Тэгээд Изи ханыг эсэргүүцэж түүн Усей нэг эзэн тутлах өгүүлэх нь чиний үүрэг биш харин утлах өргөхөөр ариусгагдсан 11 хүүхэд болон тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарахтун учир нь чи хар шим үйлцэн бөгөөд эзэн бурхнаас хүндлэл хүртэхгүй болно гэж хэлсэн ба. За айгүй тодорхой хэлж байгаа. Хэрвээ бид нар сүнслэг өдөртөгчийн эсрэг тийм үү бид нар дайрч дотлох юм бол энэ хүндлэл хүртэхгүй зүйл болно гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. Харин Усей утлаг өргөхөр утлахын бобрыг гартаа барин уурлаж хэлгэнжээ. Түүнийг тахилч нарт уурлан хэлгэнэж байх үед духан дээр нь уйман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө эсний өргөөнд утлаг угуулдаг тахилын ширээний хажууд болсон юм. За ингээд уйман өвчин гарсан. Уйман өвчин гэснээс би 11 сарын 3, 4, 5-нд юуны Солонгосын бүр урт хил рүү Чэжүүгийн Барнатли нэг их газрын хот руу очино. Тэгээ бид нарт яг тэр нь болохоор бүр яг нөгөө юуны уйман өвчний хамгийн гол төв тийм газар очино. Нэр 11 сарын 1, 2, 3, 4, 5-нд. За ийм байна. Ингээд уйман өвчтэй болсон. Тэгээ өөрөө ч гэсэн гарах гэж яарлаа. Тэгээ түүнийг эзний өргөөнөөс тусгаарлсан. За нэгдүгээр уйман өвчтэй байна гэдэг бол ямар ч хүндэтгэлгүй болно. Хоёрдугаар хүмүүс түүнээс сэжиглээд ойртохгүй тэгээ тусгаарлагдана. За тэгээд ер нь бол нөгөө Израильчүүдийн хувьд уйман өвчнийг юу гэж үздэг байсан бэ гэхээр уйман өвчнийг бол гим нүглийн юу гэж ингэж үздэг. Тэгээд эн чинь одоо жишээл хүний дотор байгаа өвчин бол мэддэхгүй те гадна ил байгаа. Бүх хүмүүст харагдал энэ нүгэлтэй энэ аюун гим нүгэлтэй процесс шийтгэл авсан хүн гэж ингэж ойлгуулдаг ийм зүйл байгаа. Тэгээд ахад хараа Үзэ эцэг өгдийнх нь хамт нойрсон тэр уйман өвчтэй гээд түүнийг хаадад харьяалагдах булшны гадна талбайд эцэг өгдийнх нь хамт нутглуулж гадна оршуулсан. За түүний аав гадна оршуулгдсан энэ гадна оршуулгдсан тийм үү. Тэгэд энэ гадна оршуулгдсан энэ зүйлд хүмүүснийх ач холбогдол өгөхгүй гал оршуулах гадна ч нөө хаан ч нөө өнгөрдөг энэний цаана маш чухал утга байдаг. Өөрөөр хэлбэл хүний тэ амьдрахаас илүү би бүр аавхаа жишээн дээр аваад ярьсан шүү дээ. Амьдрахаас илүү үхэх нь аюу чухлаа тий. Хүн үхэхдээ нэр төртөөд тий хайртай хүмүүсээрээ өдүүлээд өснийхаа дараа ч гэсэн тийм үү үнтэй амьд байсан амьдрал нь үн цэнтэй сургамжтай ингэж амьдрахаас илүү өгөх нь аюу чухал. Бидний итгэлийн амьдрал яг тийм. Бид нэрээ өнөөдөр амьдарч байгаас маргаашийн амьдрал бүр илүү чухал. Дараа өдрийн амьдрал бүр илүү чухал. Ягаад гэвэл хизээ эцсийн өдөр гэдэг бид нар өөрсдөө мэдэхгүй тийм үү. Эцсийн өдөр болох вэ гэдэг мэдэхгүй. За ийм байна.
Тэгэхээр өнөөдөр бид нэр Үсээ ханаас өчигдөр Амасаа ханаас сурсан. Тэгээ Амасаа ханы гунигт дуугар гэдэг дээр тэ Амасаа ханы төгсгөл ямар бурхнаас холдох юм бол бардамнах юм бол ямар ийм юунд орж байгааг бид харж байгаа юм дэрж байгаа. Тэгээд дээр нь Үсээ ханы тэр эзэнтэй ойрхон багтаа хамжилттай байсан. Эзнээс холтгороо бүтлгүүцэн гэдгийг бид харж байна. За юм ба. Би бас нөгөө нэг сая яг нэг хоёр зүйлийг ярих хүсчихсэн. Нэгдүгürt яг тэр удирдахчаатай хийх ёстой зүйлийг хийлгээд тэг үйлчлүүдийг хойрлж аваад ингээд хийх нь айгүй чухал байдаг. Айгүй чухал байдаг. Хоёрдугаар болохоор бас юу гэдэг вэ гэдэг юу ажиглагддаг вэ гэхээр юу ажиглагддаг вэ гэхээр итгэгч хүмүүс ингээ удирдагчтай илүү ханддаг штэ үгүйдэх одоо юу гэдэг удирдагчтай нэг зүйл өгдөг ч юм өгөөд ч гэдэг юм уу те илүү хандах үед заримдаа итгэгч нар тэрнтэй барьцж байгаа байдал харагддаг. Ягдвал те пастор төгсөн чинь надад авах ёстой би авах ёстой гэсэн ч юм уу. Энэ айгүй буруу хандлага байдаг. Айгүй буруу хандлага байдаг. Энэ гэдэг те ягдвал одоо нэг итгэгч пастортай юм өглөө гэхэд тэр нь заавал бүх хүнд ч юм уу ялангуяа тэр хүнд өгөх ёстой гэсэн зүйл биш. Энийг би айгүй болон чуулган дээр айгүй болон итгэгчтэй амьдралаас хардаг байхгүй. Пасторт нь те бурхан мэдээж ирэх өөрийнх нь төлөө үйлчилж байгаа хүнээр дамжуулаа янз бүрийн ивэл өрөөлүүдийг өгдөг. Тэгэхэд тэрнтэй барьцдаг ч юм уу дургуутдаг ч юм уу те эсвэл би бас авах ёстой гэсэн нэг тийм ингээд юу нэг хандлага нь харагддаг явлаад гуравдугаарт хамгийн том ноцтой зүйл надад айгүй ажиглагдсан зүйл юу вэ гэвэл зарим чуулгануудад нөгөө нэг одоо үйлчлэлийн хөлсийг итгэгч нар биднэр өгч байгаа гэсэн хандлага байдаг. Энэ айгүй муухай зүйл гэдэг буруу зүйл гэдэг. Би өгч байгаа юм шиг өөрөө өгч байгаа юм шиг тэгж өгдөг. Энэ бол бурхан өөрийнхөө хүнийг цалинжуулж байгаа тийм өгч байгаа зүйл гэдэг. Тэгэд ерөнхийдөө нөгөө нэг юм соёл дунд нь ч байдаг надад зүгээр анзаарсан зүйл юу байдаг вэхээр одоо Америкийн соёлд тийм байдаг ч юм уу. Тэгээд нөгөө пасторууд нь тийм газар бас ажил хийж байгаа тийм ажил хийгээд ингээд гутал хамт ажиллаад ирэхээр мэдээж хэрэг хүн ажиллах үедээ ядарч болно алдаа хийж болно янз бүрийн зүйлүүд гаргана. Тийм гутлаа нөгөө би ч гэсэн ажилчин манай пастор ч гэсэн бас надад адилхан ажилчин шүү дээ гэсэн хандлагаар тэгээд нөгөө нэг надад бол ингээд айгу жоохон ингээд хэцүү санагдсан зүйл нь пастор ингээд нөгөө бүр нэг те ингээд ямар ч хүндлэлгүйгээр нэг хөөе тэрэ хөөе инээ гэл те одоо нэг Америк соёл дотор нь манай арин жаргал байсан Америк соёл дотор нь байдаг юм шиг гэн те одоо бид нар ч бол ямар ч байсан пастор гэсэн юу солонгос соёл бол пастора айгүйсэн хүндэлж ингэж харьцдаг байхгүй те тэгээд солонгос одоо үгэнд нь ийм үг байдаг аахгүй жишээлээ ним гэж төгсгөл байдаг аахгүй тэгээд солонгос одоо мөкса гэж байлаа гэхэд мөкса ним гэхээр шууд хүндэтгэлийн хэлбэртэй болчтой. Тэгин готлоо одоо манайхаар бол зүгээр одоо юу гэдэг хоолой дээрээ гэж хэлэх байсан бол тэгээ хоол зоглол нөөч гэдэг маягаар одоо солонгос хэлний ийм хүндэтгэлийн үгийн төгсгөл гэж байдаг. Үгүй одоо үйл үгийн төгсгөл тэгээд нэрийн төгсгөл гэж байдаг байхгүй. Одоо багш нь бол сонсен гэж байлаа гэхэд сонсен гэх юм бол манай алтан туяа нэг үгийг мэдж байгаа те япон хэлэнд сонсен гэдэг те багш. Тэгвэл солонгос хэлэнд бас сонсен гэж байдаг аахгүй те багш. Тэгин готлоо ним гэхээр хүндэтгэлийн хэлбэрээр боловчдаг аахгүй. Сонсен ним гэдэг те сонсен ним гэх. Имч юм бол Иса гингуул имчгээ Иса ним гэдэг ч юм уу те ингээд ним гэдэг хүндэтгэлийн хэлбэр оруулцдаг. Америк соёлд болохоор нэг юм брада гэсэн нэг маягаар бро гэл ингэж ингээд пастор тэр бро энэ бро гэл тэгснэ шууд нөгөө нэрээр нь дууддаг те ингээд залуу хүн настай хүнийг ч гэсэн хөөе тэрэ хөөе инээ гэдэг тэр бол ингээд жоох хэцүү тэгсээр нэ яг нэр тэгээ дуудлаганд нь одоо тухайн хэлний юу байгаа ч гэсэн анзаарсан зүйл нь юу гэхээр яг нөгөө чи би тэр адилхан л ажиллаж чинь чи би тэр нэг тийм ч гэдэг юм те за яг чи бүтэн сентл нэг юм библи ярьдаг л нэг хүн би бол юу гэдэг чамаас зарим нь бол ялангуяа одоо Монголд ямар гэдгийг би мэдэхгүй байна. Солонгос болохоор нөгөө заримдаа ийм байдлууд айгүй харагддаг байхгүй солонгос сүлэмч шүү за тэр нь юу вэ гэхэд итгэгч нар нь илүү хөрөнгөтэй мөнгөтэй байдаг. Пасторд бол хизээч тийм биш, тийм үү? Тэгэн гутал пасторга ядуу гэсэн байдлаар хардаг. Гэхдээ нэг зүйлийг аяг ойлгодог. Бурхан тэр хүнийгтэй хүссэн цагта тэр баян байгаа хүнээс илүү амьдралаар амьдруулна гэдгийг ойлгодоггүй. Дээр нь бурхан үнэхээр тэр хүний үр удамд нь гэсэн ямар гайхалтай тэр эзэнд өөрт нь үйлчилж байгаа хүний үр хүүхэд үр удамд нь амьдралын ямар гайхалтай өрөөж байгаа гэдгийг ойлгохгүй явдлууд байдаг.
Тэгэхээр энүүгээрээ нөгөө одоо ингээд зарим цуглаанууд бол бүр яг тийм зөвлөдөг айгуух гаргадаг пастраа бид нар цалинжуулж байгаа юм чинь гэсэн байдлаар тэгээд ирэхээр тэрний хохирлыг хэн хамсгүйхээр итгэж нар өөрсдөө хамсдаг. Өнөөдөр Солонгос чуулганд паструудын үйлчлэл ихэнх нь ажил болцсон байхгүй юу? Пасторууд хизээч тэ бүр чуулганы нэстэ бүр ингээд цөөхөнтэй болоо хаалгаа барих гал тэгэл нэстэ өөрөө үйлчлэл хүсэхгүй болсон ч гэсэн ингээд урд нь бол нэстэ тэр дотроо байгаа л нэстэ 3ч 5ч хэдий итгэж байгаа төлөө залбираал тэднийхээ төлөө яваал ингээд тэ Бурхны өмнө суугаад ингэдэг байсан бол одоо тэгэхээр болсон. Ер нь чуулганд бол зарим пасторууд 3 жил 5 жил болоод өөр тийшээ явчихдаг. Тэгэхээр хизээч чуулган болгон чуулганы хүмүүсийн төлөө зүрх сэтгэлээ өгдөг. Гэтэл нэг чуулганд удацсан пастор гэдэг чинь бүхэл амьдралаар нь тий анх одоо тий хүүхэд ахт нь одоо чи манай цуглаанч гэсэн тийм шүү дээ. Одоо манай инхээ пастрын гэр бүл гэж Сэги ихнэрээс Сэги маань 10 итгэл хүүхэд над дээр иржсэн шүү дээ. Тэгэл том болоод тэгэл тэгин гутла манай нэгдүгээр үеийн дагалдагчийн багт орж ирэл тэгин гутла инхээ пастор тэр баяр маань суула 4 хүүхэд гаргалаа. 4 хүүхэд гаргаа. Тэгэл одоо би сая урд нэг тэдний амьдралын гэрчлэг би ярьжсэн шүү дээ тий. Тэднийх манд гоё ингээл 3 өрөө байрт болсон. Урд нэг одоо Сэги маань хадминда байдаг гэсэн. Манай миний одоо ер нь нэг айгуу дуртай би Сегийнхаа цөөнд гарын цөөнд үнэхээр дуртай байхгүй. Хүүхэд ахтай Сэги маань манад яг манай охин шиг байдаг гэсэн бохоггүй манай гэрт байгаал манай охинтой тий найзлал тэгэл ерөөсөө хичээлээ дараал ирээл байж байгаа орой хардаг. Аав ээж нь бол бүр ингээд надад даатгсан бүх сургууль саял асуудал мас ирээдүйн мөрөд пастраасаа л асуу пастор чи юу гэн тэргээр л аав ээж нь итгэж биш шүү дээ. Ээж нь итгэж болсон аав нь бол болоогүй тий тийм байдаг байсан. Тэгэл би ч нэг Сэги айгуу гой цөвдөг. Тэгэл тэгдэг байхгүй. Би сте байрт талахаараа пастраа гэртээ авчаа цөөнгө хийжгэн гэл. Тэгэл сая Монголд би авчихтаа тэднийх байрт болцсон гэрт наачиж хоноол гоё юм чинь тийм бодлоо дараа үеийнх нь хүүхдүүдийн төлөө болж байгаа байхгүй. Одоо тэдний нөх хүүхдүүдтэй ингээд би итгэлийн зүйлийг ярилцсан сууж байгаа. Хичнээн гоё те. Уг нь л итгэлийн амьдрал ингэж явал айгуу гоё яахгүй тий өдөртөгч давуудаа яваад өөр хүүхд ачцсан хээтэйгээ хүртэл ингээд нэг чуулганд яваад хамтдаа өдөртөгчтэй яваад энэ айгуу гоё зүйл. Тэгэхээр өдөртөгчийг тийм байх хэсгээс итгэгч нарт хамааралтай зүйл шүү дээ. Тэ ийм баг. Яг тэгвэл би бол тэгж бодог гээ итгэл юу чуулган гэдэг бол гэр бүл гэж боддог байхгүй гэр бүл шиг байгаад тий хүн хизээш гэр бүлээ хаяад явж бид нар эхнэр хүүхдээ хаяад явж байгаа мөнийг ямар өөдгөө мохоо юм бэ гэж хардаг тий тэгвэл тийм нөхрөөч ма хаяад явж байгааг тэгвэл бид нар итгэлийн гэр бүлийг тэгэл зөвөр хүссэн үедээ хаяад солиод тэгээд бол завхаа амьдрал байхгүй юу яг үнийг хэлэхэд эхнэр нөхрөө хаяад байгаа тайлбар чуулганыг маш их сольдог маш их явдаг тийм хүмүүс байдаг ш энэ бас сүнсний завхаар л яг нүдлийн шоу шиг те нүдэл яваад байдаг. Нэг газар тогтдгүй хизээч тэр чуулгандаа зүрх сэтгэлээ өгдөггүй ийм байдаг. Эцсийн хохирол нь тэр хүнд л байдаг тийм үү. За юм байна. За өнөөдөр бид нэр сүнслэг ийм олон ийм зүйлийг ярилцлаа шүү. Завхаарлын тухай, бардамлын тухай. Тэгээд энэ бол ингээд уян өвчин болдог. Та уян өвчин чинь нөгөө хамгийн амар ингээд нөгөө хуруу гар бүх юмнууд ингээд мэдээгүйгээр салаад унцдаг ийм юм шүү дээ тий. Ийм өвчин байгаа. Бүх юуг ингээд мэддэхгүйгээр ингээд идээд яадаг. Яг үнтэй адилхан сүнслэг уян өвчин гэдэг юу вэ? Бардамлаас бий болно. Тийм үү? Бардамлаас бий болно. Ялангуяа өнөөдрийн яг уйсаа ханы жишээ шиг бурхны тахилч нарын эсрэг дайрах үед, тахилчийн үүргийг булаах үед, хүндлэлгүй хандах үед түүний тэ эд эрэхтэн ингээд мэддэхгүйг салахаар түүний амьдралд аимшигтайгаар ийм өвчин ирж байгаа. Энийг бид нар аюулсан бодох хэрэгтэй. За юм байна. Окей. За та юу ойлгов? Юг мэдрүү, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Тэгээд энэ дээр ер нь тийм байгаа сте тэ нөгөө нэг яг тахилчийг тэ иш үзүүлэгч үгийг дааж явах үедээ тэр амжилттай зөв амьдэрсэн тэгээд иш үзүүлэгч үг даахгүй өөрийнхөө тэ бардам болоод ирэх үед түүний амьдралд ийм аимшигтай өвчин амьдралын төгсгөл бол готомшигтайгаар ингээд дуусч байгааг бид харж байна тэ. Тэгэхээр бүгдээрээ үнэхээр банк боддог байх хэрэгтэй. Тэг миний амьдралын төгсгөл өнөөдөр байж болзошгүй маргааш байж. Би өнөөдөр яадгийн ингээл өөрийнхөө дураараа дүргээл бардамнаалд ихсэн гаргаал тэгэл тавьчих үед тэр үед миний амьдралын төгсгөл ирвэл ямар амар вэ? Ямар амар зай юм байна. За та юу ойлгов юу мэдрүү юу амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Аймаг удаа ярьсан байна. За бид нар өнөөдөр Оросын хувьд болохоор Татарстан
гэсэн хэсгийнхэн төлөө залбирна. Олон ашигт малтмал сайн тариалангийн талбай бөгөөд улс төрийн болон шашны бие даасан тусгаар тогтнолтой Татар бол Оросын хамгийн том лолын шашинд 5.5 сая Европт хоёрт ордгоо гэж байна. За Татарстаны гадна Татарстаны доторхоос илүү олон хүн амьдардаг. Зөвхөн 10 орчим хувийн исламын шашинд үнэнчээр итгэдэг ч энэ нь татар үндэсний нэг хэсэг юм а. Татаруудын дунд Евангелийн сүм бүлгүүд нэмэгдэж одоо нийтдээ 100 гаруй сүм бий болж байна. Ихэнх нь орос хэлээр ярьдаг. Гэхдээ татар хэлээр ярьдаг итгэгчдийн тоо нэмэгцээр байна. Засгийн газар лалын шашинтнууд болон үнэн алдархны сүмийн хавчлагын евангелистуудыг тэрж байгаа түүхэндээ хэл теологийн хувьд хуваагдаж исэн хүмүүсийг хүртэл нөхөрлөлд ойртуулдаг. Авчих тусам нөхөрлөлт нь ойртож штэ. Эдгээр ах ихч нар Христ доторхын эв нэгдлийн сайн сайхан гүн гүнзгий гэрчлэг илүү өргөн нийгэмд үзүүлээсэй гэж залбираараа. За ер нь лалын шин болт айгуу тийм хуваагдлын сүнстэй ийм уруултын сүнсийг хүмүүст айгуу хөөгдөг тийм хүчирхийлэл хуваагдлал уруултын ийм сүнсийг өгдөг бол харин энд тийм энэ ард түмний дунд итгэсэн Евангелийн урсгалын итгэгч нар эв нэгдэлтэй хэдийгээр түүхэндээ тэд нар хэлний хувьд орос хэлтийн татар хэлт ингэж хуваагдж байсан боловч шашны хувь теологийн хуваагдчихсан одоо үнэн алдархны шашин болон Евангелийн урсгал гэж хуваагдчихсан боловч энэ хүмүүсийн хүчин нэг байсан. Энэ нэгдэл байгаа нь улам илүү сайн үлгэр шивзүүлнэ гэсэн байна. За би энэ Оросын залбирлын сэдвийн дараа бүгдээр залбирлын сэдвээр Израильд болохоор та нар мэдж байгаа тийм бараг 40 хэдэн хүнийг 2800 юугаар Палестины нөгөө Хамасын бүлгийн 2800 хүнээр сольсон шүү дээ. Тэгээд Палестин руу тэд нар чинь нөгөө шууд юунаас те өөрөөр хэлбэл Израиль баригдсан байсан Хамасын цэргийн те Хамасын тэр нөгөө төрөнгөөлөл үйлддэг тэр Хамасын гишүүдийн 2800 хүнийг буцааж өгчээж тэд нар 22 хүн 22 хүн амьдар наваад 20 хэдэн хүнийг нас орсон гэдгээд эхнээсээ зарим хүнийхэн шарлыг авч байгаа ийм зүйл болж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө нэг Хамасынхан гарч ирэн готлаа тэд нар Палестинд маш амар хүчирхийлэл үлдээж эхэлж байгаа. За тэгээд нэг Германы иргэн Хамасын гишүүн гарч ирэн готлаа бас нөгөө нэгтэй би Хамасыг магтсан ташгирч машгараад алтаршуулсан тим юу янготл Германы засгийн газраас шууд нөгөө тэр хүний Германы паспортыг иргэншлийг хүчингү болгосон. Энэ аюул сайн зүйл гарсан те ийм зүйл болж байгаа. За хоёрдугаар бид нар өдөр болгон хойд солонгос Афганистаны төлөө залбирч байгаа. Афганистан Пакистаны хооронд дайн болж байгааг мэдсэн үү? Сая дайн ихэлсэн 2 хоногийн өмнө дайн болж байгаа. Тэр нь юу гэхээр Афганистанд нөгөө юу гэдэг пашту үндэснүүд гэдэг талибанчууд чинь паштугаас гарч ирдэг. Пакистанд бас та паштуучууд гэдэг. За Афганистанд би тоогийн сольж явах үедээ Афганистанд 20 сая Пакистан 40 сая байдаг баг шүү. Нийлээл ер нь бол нийлээл 60 сая ийм паштуучууд яхста паштуучуудыг нөгөө ийм нэг хэлийг хуваасан байхгүй юу? Пакистан, Афганистаны хоорондох хэлийг тэр чи юу гэдэг лээ нэг хэлийг зүгээр нөгөө шууд одоо бид нар нөгөө Африк дээр бид нар үзсэн шүү дээ. Африк төв дээр хэлийг зүгээр шугам татаад улс орнуудын хооронд хэл тогтоо зүгээр газрын зураг дээр шугам татал за ийш тийм улс ийшээ тийм улс гэх хуваацсантай адилхан. Яг нэг үндэснүүгийн амьдардаг байсан те энэ өөрөөр хэлбэл Пакистан чи энэтхийг нэг хэсэг байсан шүү дээ. Тэгээд энэтхийгт байсан тэр Пакистан тэгээд энэтхийг өөрөөр хэлбэл Афганистан хоёр хэл залгаад тийм юу л гэсэн үг байхгүй одоо баян үлгийн Казахстантай адилхан гэсэн үг байхгүй нэг хэсэг нь Монголын газар нутаг дотор орж ирсэн амьдарсан нэг хэсэг нь баян үлгээд байсан гол шууд шугамдтал нөгөө Монголын газар нутагт орсон хүмүүс нь өөрөөр хэлбэл одоо Афганистаны талд орчиж чинь гэсэн үг байхгүй юу тэгээд баян тэнгуутл одоо юу Казахстаны талд байгаа казак хүмүүс бид нар энэ юунуудаа аваад Монголд байгаа баян үлгийн аймгийн газар нутагтаа ингээд аваад газрын зургаа одоо нэг юу гэдэг лээ одоо хилээ бид нар дахин хилээ зураад тэнгуутл бид нар юу яах ёстой гэсэн ийм юу хийдэг байхгүй юу бид нар одоо тэ паштуунуудаа аваад тэр паштуунуудынхаа юун дээр нөгөө нэг юу хийх ёстой юу гэдэг лээ паштугийн улсыг байгуулах ёстой гэж үздэг. Паштугийн улсыг байгуулах ёстой гэж ингэж үздэг байхгүй юу. Тэгээд тэгээ энд би нэрийг мартчихад байна.
нэг Афган даруундын шугам гэж ярьдаг нэрээ. Даруундын шугам гэдэг бүр 1893 онд энэтхэгийн тий нэг даруунд гэж хүн Афганы хаантай ирээд яриад гэрээгээр тогтооход тэгээд Афганистан өнөөдөр Пакистантай хуучин бол Пакистан энэтхэгийн хэсгээс энэний хооронд газар нутгийг шууд ягаад Паштун үндэстнийг хоёр хуваагаад нэг хэсэг нь Афганд нэг хэсэг нь Пакистанд очсон байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө одоо та нар мэдчихэе Афганистанд афганчууд болохоор энийг бол шудраг бус гэж үздэг. Пакистанчууд нь болохоор үгүй. Ингээд тусгаар тогтносон улс болонготлоо энэтхгээс тусгаар тогтносон улс болонготлоо энэ бол хуулиасны хилээ гэд. Ингээд хилийн маргаанаас болоод энэ асуудал гарч ирсэн байхгүй. Гэтэл нөгөө одоо Афганистанд талибанчууд байгаа. Тэд нар ямар ч одоо бизнес үйлдвэрлэл ийм зүйлийг хийхгүй боловсрол бүх зүйл зогссон тийм үү. Эдийн засгийн одоо энийг нэ солонгос хэлэнд болохоор юу гэдэг саачлалт гэж хэлдэг. Саачлалтын төвшөнд очсон байгаа шүү дээ. Тэгэн гутал эндээс нөгөө нэг одоо ингээд Афган талибууд сая Пакистан руу дайрсан байхгүй. Пакистан руу дайраад хүмүүсийг олзлаад алаал хядаал бас яг тэр хэлийн бүс нутгаас хүмүүс дөрвөө. Тэгэн гутла Пакистанд нөгөө нэг аягүй олон дөрвөсөд талибанаас цухтагаад гарсан байсан чинь Пакистанууд энд нь уурлан гутла буцаагаад нөгөө нэг дөрвцэн байсан хүмүүсийг буцаад нутаг руу оруулчихж байгаа байхгүй. Энэ бол ингээд нөгөө тэр дөрвөстийн хувьд бол үнэхээр өрөдмөр амар зүйл байхгүй юу. Амар зүйл ийм байгаа. Ийм амар зүйл байгаа. За тэгэхээр ингээд өөр ийм зүйл болж байгаа шиг тэг бүгдээрээ залбирхтаа ийм зүйлүүдийн төлөө залбирая. За тэгэхээр өнөөдрийн үгийн төлөө үнэхээр эзэнт талархаж байна. Өнөөдрийн үгийн төлөө эзэн үнэхээр бидний амьдралд ямар гайхалтай зүйлийг хийж байна тийм үү? Эзэн бидний амьдралд ялангуяа өнөөдөр үсэгаар дамжуулаад Бурхан бидэнд юу хэлж байна? Бурханыг зүрхнээсээ бид эрен хаах үед тэнд үнэхээр хөгжил, дэвшил, амжилтууд ирдэг. Харин Бурхан тэгээд бидний өнөөдөр амжилттай байгаа нь миний хүчийг биш. Харин эзэн тусалсан учраас байгаа. Эзэн тусалсан учраас байгаа. За тэгээд ер нь бол нэг чуулган доторх болон итгэлийн амьдралын итгэх шүний хамгийн ноцтой ким нүгэл аюултай ким нүгэл бүр үед өртөн салаад унжаач хүртэл мэддэггүй ким нүгэл юу вэ гэвэл бардамнал байгаа. Бардамнал байгаа тий. Тэгээд тэр бардам хүмүүс на бусдын үгийг сонсгоо би өчигдөр ярьсан шүү би буруу замаар явцсан хэрнээ хүмүүс ингээд натаа зурж байгаа машинаас хүмүүстэй охиод сигналдаа дагтгал одоо яг бардам байгаа байхгүй тий би тий мэднгээл өөрөө мэдэл гараа явцсан. Тэгээд ингээд буцаад цаг хугацаа алдаад ингээд явж байхдаа хүмүүс надад анхааруулж байхад хүртэл тэрийг ингээд харахгүй явж байгаа ийм байдал гарсан ингээд тий. За тэгээд бид нар ерөнтэй нөгөө тахил гэдэг бол зөв зүрх сэтгэлээр өгөгдөх ёстой. Тэгээ бид нар Бурхан үнэхээр Бурханы өмнө тэг Бурхан бардам зүрх сэтгэлийг олонний дундаас таслан гаргадаг. Үсээ хаан гэсэн тэг хүмүүсийн дунд амьдарч чадахгүй болсны адилаар бардам хүн бол хүмүүсийн дунд амьдрахад аягүй хэцүү болдгоо юм байна. За тэгээд энэ зүйлүүдийг бариад залбирцгаая. Эзэн минь танд залбирч байна. Өнөөдөр үнэхээр та бидний итгэлийн амьдрал маш чухал зүйлээ та бидэнд зааж өгсөнд баярлалаа эзэн. Эзэн тэгээд та өөрийн үгийн дагуу биднийг өдөр дараа та ерөөгөөрөө эзэн тэгээд бид сүнсний бардам байдалд орохоос бид сүнсний энэ уйман хүчинтэй болохоос эзэн та биднийг үргэлж хамгаалаарай. Бид даруй байд сурахад даруй байдал дотор алхахад эзэн та сануулаарай өдөр бүр бид нар эзэнтэй ойр байж эзний үгийн дагуу үйлдэж байгаа эсхийг шалгадаг, хяндаг байхад эзэн та хамт байгаараа. Тэгэхээр бидний бардамсан буруу зүйлүүд байгаа л эзэн та сануулаад засаад өгөөрэй. Тэгээд үнэхээр чи ийм зүйл дээр ийм бардам байдлууд гаргасан шүү гэдгийг хүн нэг бүрт сүнслэг байдалд нь та хэлээрэй эзэн. Тэгээд бас эзэн минь үнэхээр бид бас эзний чуулган ялангуяа Бурхны хүний үйлчлэл рүү хүндэлж сурахад эзэн та бидэнтэй хамтаагаараа. Тэгээд бид бас сүнслэг удирдлагатаа сайнаар дуулууртаа байд суралцахад ариун сүнс хамтаагаараа. Эзэн тэгээд өчигдрийн заасан хичээлийн төлөө талархъя. Өнөөдрийн өгсөн үгийн төлөө талархъя эзэн. Тэгээд бид яг одоо энэ цаг мөчид бас Татарстаны төлөө залбирч байна эзэн. Тэгээд энд байгаа Евангелийн урсгалын тэр маш бага хувьтай байгаа хүмүүс эзний дотор үнэхээр сайнаар эвнэгдлээрээ дамжуулан үлгэр жишээ болж байгааг адил тэдний дотор эзэн та үнэхээр гайхалтай ажлуудаа хийгээрэй. Тэгээд татар үндэстэн болгон эзнийг сонсож эзний сайн мэдээг хүлээн авахд ариун сүнс тэр газар ажиллаараа. Аваа бид яг одоо
Израилийн төлөө залбирч байна. Израильд үнэхээр олзлогдсон 2 жил барьцаалагдсан тэр зүйлээс гарч ирсэн гэр бүлийнхнийг хүлээж аваад баяртай байгаа хүмүүс байгаа. Тэгээ бидний харснаар бас олон хүмүүс сэтгэлзэн үн тийм хямралд орсон, сэтгцийн өөрчлөлтөнд орсныг харсан. Эзэн тэр хүмүүсийг маш хурдан хэвийн байдалд орж итгэхэд эзэн та тэднийг ерөөгөр эзэн та тэдэнтэй хамт байгаараа. Тэгээ бас хайртай хүмүүсээ алдсан гэр бүлийнхэн байгаа. Тэгээ тэр гэр бүлийнхний дээр таны тайвшрал байх болтугай эзэн. Та тэднийг өдөртөн, та тэднийг өрөөж, та тэдний дотор ажиллаж өгөөрэй эзэн. Та хамт байгаараа. Тэгээд өнөөдөр бас Палестинд маш олон Хамасын чөлөөлөгдсөн тэр төмгийлэгчд орж ирээ тэд орон готлын газар нутагта төрөмгийлийг үйлдэж эхэлж байна. Эзэн тэр хүмүүсийг та өөрчилж өгөөс, та тэднийг үнэхээр шинчилж өгөөс, тэдний тэр харанхуйлагдсан сүнсийг та чөлөөлж өгөөрэй эзэн. Бид Есүс Христийн нэрээр бид Израилийг хөрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Афганистаныг хөрөөж байна. Эзэн минь Афганистанд өнөөдөр дайн болж дотооддоо байгаа хүмүүс нь ч гэсэн маш хүнд хэцүү нөхцөлд орж Пакистан руу дөрвсөн хүмүүс ч гэсэн хүнд хэцүү байдалд орж бас энэ улсуудын хооронд дайн бас хэр удаан үргэлжлэхийг мэдгүй ямар ч гэсэн дайн эхэлчлээ эзэн. Тэгээд энэ мөргөлдөөнийг эзэн та зогсоож өгөөч эзэн. Тэгээд ялангуяа бас энэ мөргөлдөөний эсрэг Кабулд болсон тэр бослого хөдөлгөөнийг талибанууд буудаж устгаж хүмүүсийг устган алж байгаа энэ аимшигтай зүйлийг эзэн та зогсоогооч эзэн. Эзэн тэгээд үнэхээр Афганы ард түмэн өөрсдөө талибаны эсрэг босож талибанчуудыг буулгаж Талибан энэ ард түмнийг засаглах болох болтугай. Бас би яг одоо энэ цаг мөчид Афганы охтуудыг гитарын сургалтаар дамжуулан одоо гитар зааж өгч тэдний амьдрал өөрчлөлт шинжилтийг авчирсан Америкийн илгээлтийн эзэн болон түүний гитарын охтуудын төлөө залбирч байна. Тэд одоо яг одоо Пакистанд байгаа эзэн. Эзэн та тэднийг хамгаалаарай эзэн. Та тэднийг одоо Пакистан руу хүчээр гарах юм бол тэр охтод бүгд алуулна. Тэгэд эзэн та үнэхээр тэднийг өөр улс орн руу шилжих тэр боломжоор та хангаж өгөөч. Эзэн тэ бас энэ мөргөлдөөнтэй дайнтай энэ хүнд хэцүү цаг мөчид бид бас Афганд байгаа Келигийн төлөө залбирч байна. Та түүнийг хамгаалаарай эзэн. Та түүний амнаас, түүний амьдрал, түүний бүхий л зүйл дээр хамтаж ажиллаарай. Бид Есүс Христийн нэрээр Афганистаныг хөрөөж, бид Есүс Христийн нэрээр бид хойд солонгосыг хөрөөж, эзэн минь хойд солонгос нэгдэх болтгоо. Хойд солонгос сая бас намынхаа 80 жилийн яваг тэмдэглэсэн байгаа. Тэгээ өнөөдөр үнэхээр хүнд хэцүү өвчин зовлонтой хүнд хэцүү нөхцөлд байгаа хойд солонгосыг та нээгээрэй. Эзэн бид яг одоо Монгол улсыг танд өргөж байна. Монгол улс дээр маань та хамт байгаач өнөөдөр улс төрийн бүхий л үйл ажиллагаанууд саачлалтын байдалтай байна. Тэгээд улс төрийн энэ маргаанууд энэ намуудын хоорондох зөрчилдөөнүүд зогсож тэгэхээр улс орны бүхий л засаглалууд хэвийн хэмжээнд явагдаж ялангуяа одоо хүнд хэцүү янз бүрийн нөхцөл байдалд байгаа өвлийн бэлтгэлийг хийх хэрэгтэй сургууль инженерийн асуудлууд тийг маш сайнаар шийдвэрлэхэд эзэн та хамтаагаараа тэгээд би яг одоо Монголын ялангуяа улс төр эдийн засгчдын тэр илүү зардлуудыг таньж багш нар эмч нарын цалин өгөх тэр бүх боломжуудыг тэд нөөцүүдийг гаргаж ирж эмч нар багш нарын цалин нэмэгдэх болтугай гэж залбирч байна. Эзэн та өдөртөө та яриаж өгөөч. Тэгээ энэ өдөр бидний ажил үсийг та ерөөгөөрөө манай Rema World Group-ийн бүхэл хүмүүстээр эзний амар тайван байх болтугай Иесийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглах ишлэл сэтгэл минь бүтэн цаг ирлээ яана. Сэтгэл минь Яавыг ерөө магтах. Дотоод чанад минь чи бүхэлдээ ариун нэрийг нь магт. Сэтгэл минь Яавыг ерөө магтахтун. Түүний тус димийг чи бүү март. Тэрээр нүгэл хилэнц бүрийг чинь уучлагч, өвчин зовлон бүрийг чинь эдгээгч, амийг чинь булчны нүхнээс зольж авахч, энэрэл журам өршөөлөөр титэмлэгч билээ. Сайн сахнаар тэрээр чамайг титэгдэг учраас залуу нас чинь бүргэд мэд шинчлэгднэ. Дуулал 103:1-5. Амен. Цээжлэгчлэн хамгийн дээд нэгний халахвчанд оршигч нэгэн төгс хүчит нэгний сүүдэр доор амьдрна. Би эзэнт миний хорогдох газар бат цайз минь миний итгэдэг бурхан минь гин. Учир нь чамайг анчны өрхнөөс хорлын тахлаас авардаг нь тэр юм. Дуулал 91:1-3. Амен. Амен. За Татарстан татар За
маш хүчтэй лалын шин тоорон байгаад энэ харт өмнө чөлөөлөгдөх болтгоо эсний нэрээр ерөөж өдөр бүгд өнгөлөг байгаараа, эрэг байгаараа, талархалтай байгаараа. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно эсний нэрээр ерөөж. Баяртай.